За бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдөр болохоор арсны өнгийг жигдлэх аргачлал үүснэ. За ерөөхдөө арсыг маш гоё жигд натурал баг будаагүй юм шиг харагдах хэмжээний болгож сурцгаана гэсэн үг. За хамгийн эхлээд мэдээж тонер өөрөө цэвэрлэх байгаа. За тэгэхээр ерөөхдөө арсаа өмнөх суур тавилтанд үүссэн шигэ хөнгөн тонерөөрөө цэвэрлээд арчаад тодорхой хэмжээний өнгөн хэсгийн чигшлийг өгнө. За тонероор арчсныхаа дараа серумыг хэрэглэнэ. За та нар болвол спрей одоо мист бас давхар хэрэглэж болно гэсэн. Заавал бас серум хэрэглэх шаардлага ерөөсөй байхгүй. Жохон таталтан өгөөд нүүр нь хуурайшилтай байгаа тохиолдолд серум хэрэглүүл илүү тохиромжтой байдаг. Улирлаасаа бас шалтгаална. Өвлийн улиралд жишээ нь арсыг маш сайн чигшүүлж аваад бодох хэрэгтэй байдаг. За зуны улиралд болохоор аль болох хурдан хэмжээнд их хэмжээний чигийг өгдөг ганц хоёрхан бүтээгдэхүүн байхад хангалттай. Олон төрлийн бүтээгдэхүүнийг зуны улиралд хэрэглэх тусам будалчин жоохон зузаараад жоохон урсах шинжтэй байдаг учраас бодог бүтээгдэхүүн одоо арс арчилгааны бүтээгдэхүүнээ жоохон цөөлнө гэсэн үг зуны улиралдаа. За зуны улирал гэлтгүй ерөөхдөө бол нарны тусыг заавал жилийн 4 улиралтаа хэрэглэх ёстой. Өдөр шөнө өглөө оройгүй хэрэглэх ёстой бүтээгдэхүүн байдаг. За тэгэхээр нарны тусыг хэрэглэхдээ та нар маань хурууны 2 хуруун дээрээ үргэлжлэх байдлаар ингэж тусааж авах хэрэгтэй. Ийм байдлаар гэсэн үг. За үүнийг арсан дээрээ тараагаад аавна. За ингэж хувааж тавьснаар яг тухайн арсан дээр чинь шаардлагатай хэмжээгээр түрхээгдэнэ гэсэн үг. За нарны тосноо сонгохдоо аль болох хит цайвар болгодог одоо пигмент шинж чанартай, тон амттай нарны тос байх шаардлагагүй. Аль болох ерөөхдөө шингэц сайтай урсамтгай усан суурьтай нарны тос байвал илүү тохиромжтой гэдэг шиг бодолтын доор. За ингээд нарны тос түрхэж дуусныхаа дараа мэдээж праймераа түрхэнэ. За та нарт праймераас гадна бейс гэдэг бүтээгдэхүүн бас байвал болно. За гэхдээ чигшүүлэх праймераа бид нар өнөөдөр түрхэх болно. За праймерыг аль болох ерөөхдөө чигчээ хурууныхаа хумсны толио хэмжээтэй авч агаад бас адилхан хуваарлаж тавьж өгвөл яг зохистой хэмжээгээр бас адилхан түрхэх гэсэн үг. Ихтэхгүй багтахгүй. Праймераа ерөнхийд нь түрхчээд илүүдлийн спонжоор шингээгээд авч болно. Хэрвээ та нарт зузаан санагдаад байвал. Тэгэхээр спонжоор хөнхөн жигдлээд аваад өгнө. За ингэж илүүдлийн авах нь ямар учиртай вэ гэхээр будалдчин ерөөсө будаагүй юм шиг харагдахад маш их тусдим болно гэсэн үг. Тэгэхгүй арсны гадаргуудад тодорхой хэмжээний бүрхүүл зузаан хэмжээтэй байх тусам будалдчин жоохон хөндөй одоо нэг юм сууж ерөөсө харагддаг байхгүй. Тийм учраас ингэж спонжороо илүүдлийн шингээж авч байна. За бид нэр одоо арсны өнгийг цэгцлэх ажиллбарыг хийх гэж байгаа учраас арсныхаа нүүрнийхаа аль хэсэгт нь ямар өнг, за нүдний эргэн тойрон цохны хэсэг дээр ямар өнг байна, за эрүүн амны хэсэг дээр ямар өнг байна, за хацарны хэсэг дээр ямар өнг байна гэх тэр болгоныг ерөнхийдөө тодорхойлж харах хэрэгтэй. За тэгэхээр ерөнхийдөө моделоо харахад нүдний доод хэсэгт хөхрөлт гэхээсээ илүү жоохон улбар бор туяа татсан байгаа юм. За тэгэхээр ерөнхийдөө хөхрөлттэй байгаа тохиолдолд улбар шарангийн өөд аргачаар дарна. Бор өнг байгаа тохиолдолд ерөнхийдөө жоохон ягавтар сууштай өнгөөр дарж өгвөл бор өнг маань илүү цайрж тунгалаг болж харагддаг. За одоо энэ чамархай хэсэг болон эрүүний хэсгүүд, сүйдэрлэгдэж байгаа хэсгүүд болон уруулны жавжны энэ хэсгүүдээр ерөнхийдөө жоохон ногоон хөх туяа татсан байгаа учраас жоохон улбардуу туяа гаргаж тавьж өгнө гэсэн үг. За тэгээ бусад улаалттай хэсэг байгаа тохиолдолд ногоон өнгийн өөд аргачаар дарна гэсэн үг. За ингээд кремнээсээ өмнө өөд арах ажиллбараа эхэлж тавьж гүйцэтгсэний дараа кремийг тавьж өгнө гэсэн үг.
Хэрвээ та нарт өнгийн консилер байхгүй байгаа тохиолдолд уруулын буудаг өнгөнүүдээс хэрэглэж болно. Кремтэйгээ хольж өнгө найруулж гаргана гэсэн үг. Кремнээс бага зэргийн авлаа. За хажууд нь уруулны өнгө авцсан байгаа. Энэ хоёрыг хооронд нь хольж өнгө гаргана гэсэн үг. Жохон ягавтар улбар маягийн иймэрхүү өнгө гараад ирж байна. За энийг хөнгөн хуруугаараа товшиж авлаа. Нүднийхээ доод хэсэг дээр хөнгөн товших байдлаар гаргаж өгнө. Ингийн бол борлсон хэсэг маань ерөнхийдөө маш сайн дарагдаж өгнө. За яагаад уруулын буудаг ашиглаж юм гэхээр уруулын буудаг нь крем болон консилерийн бүтэц за пигмент байдлыг бодвол илүү хүчтэй байдаг учраас тогтцол сайтай байдаг учраас уруулын буудгийг хэрэглэж өгч байгаа. За ингээд энэ хоёр тал маань жоохон тавихад иймэрхүү өөрчлөлттэй харагдаж байгаа. За тэгэхээр энэ улбар шар маягийн өнгөө бас эрүүнийхээ хэсэг дээр тавьж өгч болно. За заавал бас ногоон өнгө одоо чернильяга өнгөч гэдэг юм янз бүрийн өнгийн консилер хэрэглэхгүйгээр аль болох дундыг бариад крем болон жоохон ийм тоорон маягийн нэг улбар ягаан дуу өнгийг хэрэглээд өгöd арах бүрэн боломжтой байх нэ. За энэ хэсэгт маань жоохон өсөө байна. Тэгэхээр энэ хэсэгт нь тодорхой хэмжээний жоохон чүд ингээд овшоод гаргаад өгч. За энэ чамархай хэсэг ерөнхийдөө аль болох хонхорхойтой харагдах тусам хүн жоохон овор нэмж харагдаад идэг. Тийм учраас энийг жоохон дүүргэж өгөх байдлаар өнгийг сэргээгээд ахиулаад өгье. За яагаад би ядам хуруугаа дандаа ашиглаад ин гэхээр ядам хуруу хүний хамгийн залхуу хуруу байдаг. Ерөнхийдөө ямар ч үйл ажиллагаанд оролцдог хуруу байдаг учраас даралт нь маш зөөлөн байдаг. Тэгэхээр уусгахад болон тарааж тавихад тухайн хүний ясан дээр биш махан дээр даралт өгж байгаа. Тэгэхээр бодуулж байгаа хүн болон өөртөө бас илүү амар байдаг. За ингээд ерөнхийдөө хонхорхой хэсэг байвал хонхорхой хэсэг дээрээ арьсны хөхөрсөн, борлсон хэсгүүд байвал тэр хэсгүүд дээрээгээд тавьж өгч дуусгах нэ. За бид нэр кремнээс баг зэргийг аваад бас адилхан өмнөх хичээл дээр үтсэн шигэ бүр тараагаа тавиад өчөх. Гарн дээрээ ингээд палитр болгоно гэсэн үг. За үүнээсээ одоо бүх кремээ спонжондоо шингээ. Дахиж эндээс юусаа авахгүй гэсэн үг. За би одоо та нарт ерөнхийдөө нэг талын илүү сайн бодож үзүүлэх гээд байна л да. За тэгээд нүүрнийхээ зах хэсгүүдээс ахуулаад урагшин буюу нүүрнийхээ төв хэсэг рүү чиглүүлээд уусгаад нэмхэн тарааж өгнө. Байж болох хамгийн нэмгэн суурь гарч ирнэ юм гэхээр. За ингээд бүгдийн шингээсэн байгаа учраас энд чинь тодорхой хэмжээний будаг байгаад байгаа. Тэгэхээр духныхаа хэсэг рүү жоохон өнгө оруулаад явна. За одоо бид нэр бүгдээрээ консилер тавих болно. За консилероо болохоор нүднийхээ хонхорхой хэсэг, за эсвэл яг гэрэлтүүлж харагдуулмаар байгаа хэсэг, за өөр ямар хэсгүүд байдгийг тийм ээ нүрний төв хэсгүүд тэр хэсгүүд болгон дээрээ тавьж өгч болно. За чамархай хэсгийг жоохон дүүргэж өгье. За энэ хэсэг дээр бас адилхан жоохон гэрэл нэмж өгье. За нүрний овгор товгор хэсэг дээр аль болох бага явна гэсэн үг. Маш бага хэмжээгээр уусгалаа. Хөнгөн товших байдлаар уусгаж өгнө. За яагаад энэ ясны хэсэг рүү буюу энэ хацарны яс руу гэрэл орохгүй байна гэхээр ерөнхийдөө бол монголчуудын нүүрний бүтэц яагаад шанаа томтой, хацар томтой байгаад идэгэн шалтгаан нь удмаасаа угаасаа нүүдэлчин. За тэгээд дээрэс нь багаасаа аруул цагаа буюу одоо нэг хатуу хүнс хэрглэж ирсэн учраас ерөнхийдөө бол булчин хөгжсөн байдаг. Тэрнийхээ хэмжээгээр ясны бүтцэн бас хөгжсөн байдаг. Тэгэхээр манай монголчууд том шанаатай, ирүүтэй байх нь. Тэгэхээр аль болох ийшээгээ гэрэл оруулахгүй сүдэрлэгдээд байгаа хонхорхой хэсэг дээрээ гэрэл оруулж наашин дүүргэж өгөх байдлаар бодно гэсэн үг. За бид нар одоо павдрыг хэсэгчилж тавих болно. За тэгэхээр ерөнхийдөө бол ийм цайвар шаргал өнгийн павдрыг багсаараа жоохон товшиж авлаа. За энэ дээр нь буулгалаа. Сайн нэмгэн болгоно. За нүднийхээ эргэн тойрны хэсгүүд дээрээ тавьж өг. За өөрөөр хэлэх юм бол хамгийн хөдөлгөөнд идэвхтэй оролцоод идэг нүүрний
одоо булчингийн хэсгүүд дээрээ тавьж өгнө гэсэн үг. За маш их том ангааж инээдэх ч юм уу тийм байх юм бол хамарны угалж болон одоо энэ хацаар жавж гэсээр үгээ тавьж өгнө. За нүдэрээ их инээдэг хүмүүс байх юм бол нүднийхээ доод хэсэг рүүгээ доод зохин дээрээ жоохон ингэж шаваад өгөх байдлаар тавьдаг ч. За мэдээж угаасаа энэ хэсэг дээр нэмгэн бодолт хийсэн байгаа учраас ерөөсөө зузаарч харагдахгүй. За эрүүний доод хэсэг дээр хүн юм идэж уудаг учраас эрүү урал доошоо ингээд нугалрагдаад идэг учраас энэ хэсгийг жоохон түгжиж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэгээр будагнууд нь шаваад үлдчихдэг. За хамарны гол хэсгээр. За түрүү өмнөх консилер тавьсан хэсэг маань хамарны голоор явцсан учраас хоёр тал руугаа уусгагдаагүй. Тийм учраас үндсэн суур кремний жонг сүүдэр юм шиг болоод үлдсэн байгаа гэсэн үг байхгүй. За одоо бүгдээрээ нүрийнхаа хэсгийг жигдэлцэн одоо биенийхээ болон хүзүү игэм хэсгийг жоохон жигд харагдуулна. Тэгэхээр ерөөхдөө бол өдөр тутамдаа болон одоо болзооны үеч гэдэг юм уу ямар нэгэн тохиолдолд шаардлага гарсан тохиолдолд биеэ илүү гоё гялгар харагдуулж болно. Тэгэхээр шингэн гялзуулагчийг хэрэглэж болно. За ингээд алган дээрээ бүгдийг тосож аваад кремний багс эсвэл спонж явж болно. За би бол гэхдээ кремнийхаа багсаар явлаа. За хамгийн түрүүнд игэмний хэсэг. За тэгээд дэшээ хүзүү. За тэгээд цээж ингэрлүүгээ. За мэдээж мөрний хэсэг орж ирэх хэрэгтэй. За хамгийн ихэнд явж байгаа шалтгаан маань болохоор суур болж өгч гэсэн үг. Яг гялзуулах хэсгүүд нь болохоор нүүртэйгээ адилхан энэ овгор товгор хэсгүүд нь илүү гялгаар, хонхорхой хэсгүүд нь жоохон мат харагдаж ивэл илүү тохиромжтой гэсэн үг. Тэгэхээр павдер авлаа. За багсаараа жоохон товшиж аваад хонхорхой хэсгүүд дээр хөнköön жоохон тавиад явдаг. За зуны улиралд бол ерөнхийдөө топ одоо юм мак ингэр жоохон задгаа явах чаа тохиолдолд бол ерөнхийдөө хонхорхой хэсгүүд нь жоохон мат тэгээд түгэр хэсгүүд нь гялгаар ийм мэтэр ерөнхийдөө цээж хэсгээ будаад явах юм бол илүү гоё харагддаг. За мөрний хэсгийг бол яг овгор хэсгийг үлдээгээд тойруулаад мат павдраас хэрэглэж өгнө гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бол хит амир гэлтгнаад байхгүй. Яг өөрийнх нь арьсын тодорхой хэмжээний жоохон нэг тос зүрхсэн. Тэгээд тэрнийх нь гялгар байгаа юм шиг ерөнхийдөө харагдана гэсэн үг. За ингээд өнөөдрийн хичээл маань ингээд дууслаа. Тэгээд модулоо бүтэн бодож дуусгаад тэгээд та нартай харуулъя. За хамтран ажиллагч Beauty Creation брэндтэй баярлалаа. Энэхүү бодолтыг Beauty Creation брэндийнхаа бодгонуудаар урлалаа. Тэгээд ерөнхийдөө бол бүх бодгонууд маань Beauty Creation-ийн бодгонууд байгаа шүү.